За тэгэхээр энэ одоо тогтоолын төслийг дэмжиж байгаа. Тэгэхээр нэг зүйлийг бас анхааруулахад энэ зарим гишүүд энэ өргөн барьсан одоо энэ хуулийнхаа асуудлыг засгийн газраар тодорхой асуудал шийдэх, өөрөөр хэлбэл засгийн газрын хурлаар орсон шийдвэргээ энэ одоо асуудал хилцэгдэж явлаа гэдэг ийм одоо мэдээлэл гаргаснаар болж бас зарим одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс тодорхой хэмжээний бизнесийн алдагдлалд орсон ийм зүйл байгаа. Ер нь бол хууль батлах, тогтоол батлах процесс бол удаан хугацаанд явдаг. Засгийн газрын оронгууд тэрнийгээ одоо зарлснаас болоод энэ олон хүмүүс одоо гурил тижээлээ баруун бүсэд зарж, борлуулж, тэгээд энэ татвар нь чөлөөлөгдсөн учраас одоо дахин одоо шинээр татах ийм зүйлүүдийг одоо хийх гэж одоо энэ мэдээлэлээс олж хийсэн. Гэвч одоо харамсалтай нь энэ одоо засгийн газраас дэмжигчнээс хойш одоо маш удаан хугацаанд их хурлаар орж иж байна. Их хурлаар нэг асуудал хилцэхдээ бас 2-7 хоног болно. Үүний дараагаар одоо ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ төрийн мэдээлэл дээр энэ хууль гарснаар хууль хэрэгжиж эхэлнэ. Тийм учраас энэ зарим залуу гишүүд бас тодорхой хэмжээгээр энэ хуулийн процессыг бас мэдэхгүйгээр мэдээлэл хийснээс болж зарим одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс бас хохирох ийм зүйлүүд гарсан гэдгийг хэлье. Тийм учраас мэдээж энэ төслөө одоо санаачлаад энэгээ одоо батлуулах гээд энэ ард иргэдийнхаа ялангуяа баруун бүсийн ард иргэдийн хямдхан гурил хэрэглэх тэр зүйлийн төлөө зүтгэж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ энэ одоо хууль батлах энэ процессыг бас зөв бодож ярьж одоо ойлгуулж ард иргэдэд ойлгуулж хугацаа антрын сайн ярьж хэлж байх ёстой шүү гэдгийг бас сануулж хэлье. Баярлалаа.